Хууль зүйн мэдээллийн соём хөтөлбөр. Бид гэр бүл цуцлалт дундын өмчийн маргаан гэсэн сэдвээр ярилцах болно. Манай нэвтрүүлэгт хууль зүйн үндэсний хүрээлэнгийн мэрэгжилтэн хонгорц зол оролцож байна. За зочиндоо өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Танд болон нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр бид өнөөдөр бол гэр бүл цуцлалт дундын өмч гэдэг сэдвээр ярилцсанаа. Тэгэхээр эхлээд яг энэ дундын өмч гэж юу хэлэх юм те? Энэ тухай тайлбарлая. Бас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчөнд бас яг ямар хөрөнгийг бас оруулж хамааруулдаг. Энэ талаар эхлээд мэдээлэл хүргэх үү? За тэгээ. Дундын өмч гэдэг нь бол гэрэлтэй батлуулснаас хойш гэрлэгчид маань хамтраж үйл ажиллагаа эрхэлж олсон хөрөнгө мөн болно. Яг гол тодорхойлт нь бол гэрэлтэй батлуулснаас хойш олж авсан хөрөнгийг бол дундын өмч гэж ойлгодог байгаа. Үүнд нь яг ямар одоо эд хөрөнгө хамаарах бол? За гэрэлтэй батлуулснаас хойш олж авсан байр одоо жишээлбэл хин ажил хийгээс үл хамааран яг нөгөө адилхан үүрэгтэй хийснээс хамааран энд нь болохоор нөгөө яг л гэрэлтэй батлуулснаас хойш олж авсан хөрөнгө ч юм болохоор нөгөө компани хэд нойдлаа шиг хөрөнгө хувьцаа үнд цаас ордог. Мөн гэрэлтэй батлуулснаас хойш олж авсан бүх өмчийг л дундын өмчөд оруулна да. Одоо ингээ хосууд гэр бүл боллоо, хойшлаасаа олсныг эд хөрөнгөтэй нийллээ тийм ээ. Энэ маань одоо гэр бүл болсноос хойш дундын өмчөд орох уу эсвэл хувийн өмчтэй ороо явах уу? Яг нөгөө хувийн өмч гэдэг чинь бас тусдаа хуваарт хөрөнгөд ордог байгаа. Энд нь болохоор бэлэглэл болон нөгөө өв залгамжлаараа олж авсан мөн өөрийн хуваарт хөрөнгөөрөө олж авсан үйл ажиллагаа явуулаад олж авсан мөн өөрийн нөгөө оюуны тэмцээн уралдаанд оюуны өмч бүтээлээр олж авсан шагналаа урагшил зэрэг нь бол хуваарт хөрөнгөд ордог байгаа. Аав ээжээсээ одоо үйлж авсан үн тэдлэл ер нь яг энэ гэр бүлийн дундын өмчөд энэ болохоор яг нөгөө гэр бүлийн хуваарт өмчөд хамаарат явна. Өвлж авсан бэлэглэлээр олж авсан хөрөнгө нь бол гэр бүлийн хуваарт хөрөнгө, гишүүний хуваарт хөрөнгөд хамаарат явчихна. За, сонсогч холбогдож байна уу? Та холбогдсон байна. Хаанаас хэн холбогдож байна? Та жоохон чанга яриарай. Наад ямар хүн бэ? Энэ ярьж байгаа юмаач мэдсэн юу яд байгаач мэдсэн чинь яриа ярьсан дөрвөл бэлдээ ороход ярьсан. За таны саналыг сонслоо. Та асуулт асуух өнөөдрийн сэдвийн хүрээнд. Тэгэхээр гэр бүлийн одоо хамтран одоо өмчлөх энэ дундын хөрөнгийг ер нь хамтран өмчлөгч нь яг хин байна гэж одоо яг энэ гэр бүлийн тухай хуулинд ер нь тусгасан байдаг юм бол яг гэр бүлийн гишүүд гэдэг дээр болохоор эхнэр нөхөр мөн түүний төрсөн хүүхэд мөн дагвар хүүхэд мөн яг хамтран амьдарч байгаа төрөл садангийн хүмүүсийг оролцуулдаг байгаа. Энэ болохоор хамгийн гол шаардлага нь бол яг тухайн гэр бүлтэй хамтран амьдарсан байх шаардлагатай байдаг. За өнөөдөр соёмб нэвтрүүлэг гэр бүл цуцлалт дундын өмчийн маргаан гэсэн сэдвээр бол ярилцж байна. Сонсогч та бүхэн одоо өнөөдрийн сэдвтэй холбоотой асуулж тодруулах зүйл ах юм бол манай эфирийн шууд утас болох 30 50 22 дугаар утсанд холбогдож за мэрэгжилтнээс тодруулаарай. Тэгэхээр гэр бүлийн гишүүд гэдэгт бол ер нь бол одоо хамтран амьдарч байгаа болон төрсөн, дагуур, үрчилсэн гэд бүгд бол хамаарх юм тийм ээ. Тэгэхээр хамгийн гол нөгөө шаардлага нь яг заавалчгүй яг хамт тухайн хугацаанд хамт амьдарч исэн байх гэсэн шаардлага бол тавьдаг байгаа. Нэг гэрт амьдарч явах хэрэгтэй шаардлага уу тийм ээ. Тэгэхээр гэрэлтэй батлуулснаас хойш цуглуулсан бүх эд хөрөнгө бол хосуудын дундын өмч болно гэдэг байгаа шүү дээ. Яг ямар хөрөнгийг үүнд хамааруулад байна вэ? Яг дунд хоорондоо дундын өмч гэдэгт болохоор нөгөө яг гэрэлтэй батлуулснаас хойш олж авсан. Одоо жишээлбэл эхнэр нь гэртээ хүүхдээ хараад ч юм уу байлаа гэхэд бол тэр нөгөө тухайн хөрөнгийг олж авахд чухал үүрэг гүйцэтгэсэн үгүйгээс үл хамааран бол яг дундын өмчлөгч
болдог байгаа. Мөн Тухайн гэр бүлд өрхтөө одоо цалин мөнгө орлого олж ирээгүй ч гэсэн хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа бол тухайн одоо өрхийн тэргүүний олж ирсэн орлого эд хөрөнгө бол дундын өмчөд хамаарах уу? Хамаарна. За тэгэхээр гэрлэгсэд одоо гэрлэлд цуслах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх. За түүнийг одоо хөдөлмөрийн чадваргүй ихнэр нөхрөө тижээнд итгэгч гэдэг юм уу те хамтран өмчлөх дундын эд хөрөнгө одоо хуваах тухайга бие даан эсвэл эвдрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэд хуулийн заачаад байна тийм ээ. Энийг та нэг энгийнээр тайлбарлаж өгөөч. Жишээ татаад. За тэгээ гэр бүл бол туслахаар бол хамгийн 18 нас хүрээгүй хүүхэдтэй гэр бүлийн маргаантай бол заавал шүүхийн журмаар гэрэлтийг бол туцалдаг байгаа. Шүүхийн журмаар гэрэлт туцлахын өмнө заавал эвдрүүлэн зуучлах шүүхийн бас урьдчилсан үйл ажиллагаа явагддаг. Энд бол эвдрүүлэн зуучлах ажиллагаа нь бол 30 хоногийн дотор эвдрүүлэн зуучлах ажиллагаа явагдаад нэг удаа болоод 30 хоногоор ахиж сунгах боломжтой байдаг. Энд бол нөгөө эвдрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсноор бол хоёр талын аль альных нь эрх ашгийг хамгаалах үүднээс дундыг баримтлаад эвдрүүг аль болох нөгөө гэр бүл туцлалтыг багасгах үүднээс бол ийм ажиллагаа явуулдаг байгаа. Заавал эвдрүүлэн зуучлахаар орох. Тий, гэр бүл бол заавал туцлахаар бол заавал эвдрүүлэн зуучлах ажиллагаагаар орно. Харин нөгөө захиргааны журмаар болохоор нөгөө эд хөрөнгийн маргаангүй хүүхэдгүй тохиолдол бол захиргааны журмаар хэрэгээ шийдвэрлэх боломжтой байгаа. Тэгэхээр одоо гэр бүлээ цуслуулсан хосууд эргээд одоо гэр бүлээ сэргээлээ те гэрэлтэй сэргээлээ гэсэн ийм тохиолдолд одоо нөө дундын өмчийн асуудлыг нь хэрхэн зохицуулдаг юм бол энэ тохиолдолд дахиад нөгөө шинээр яг дундын өмч үүсэл явна. Яг нөгөө яг гэрэлтэй батлуулснаас хойш дахиад нөгөө дундын өмчөд хэрхэн хамрагддаг тэргээрээ л зохицуулагдаад явна. Өмнөх зохицуултаараа тийм ээ. Сонсогч та бүхэн өнөөдөр дундын өмчийн маргаан за гэр бүл цуслалттай холбоотой тодруулах зүйл байх юм бол манай эфирийн шууд утас 30 50 22 дугаарын утсанд холбогдож хуульцсан үндэсний хүрээлэнгийн мэрэгжилтэн хонгор зулаас тодруулах боломжтой байгаа. Тэгэхээр одоо гэр бүлийн гишүүдийн хин нэг нь одоо хамтран өмчлөх дундын одоо үл хөдлөх юм уу эд хөрөнгөө захиран зарцуулахдаа ер нь зөвшөөрөл авах уу? Зөвшөөрөл авна. Яаж хэрхэн яаж авах вэ энэ зөвшөөрлийг? Практикт ер нь бас яаж хэрэгждэг вэ? Та энэ талаараас жишээ татаад хэлээд өгөөч. Энэ тохиолдолд бол нөгөө хамтран өмчлөх дундын хөрөнгөнд нь бол тухайн хүний нөгөө гэр бүлийн гишүүнийхээ нэр байгаагаас үл хамааран бол заавал зөвшөөрөл авна. Гэр бүлийн гишүүний нэр байгаа тохиолдолд заавалчгүй бичгээр нотариатор баталгаажуулаад зөвшөөрж ийна гэсэн бичиг бол авах шаардлагатай байгаа. Ер нь зөвшөөрөл авахгүйгээс маргаан хэр гардаг юм бол ер нь яг маргаан нэлээд гардаг. Жишээлбэл тэр талаараа бол одоо жишээлбэл эхнэр нөхөртөө мэдгэдэггүйгээр зарчлаа гэхэд дараа нөгөө гэрэл туслах асуудал явагдлаа гэхэд нөгөө яг тухайн хөрөнгийг бол дундын хөрөнгө мөн бишийг нь бас айгүй их хамааралтай байдаг. Тэгэхээр хуулинд бол одоо гэр бүлийн гишүүдэд ноогдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо бол гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан хөдөлмөрийн оролцоо хөрөнгийн хэмжээг одоо харгалзан үзнэ гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо яг энэ хөдөлмөрийн оролцоо хөрөнгийн хэмжээг харгалзан үзнэ гэхээр үүн дээрээс нэлээд маргаан үүсдэг баг тийм. Одоо тэдний хуваарч гэдэг юм уу энэ дээр та нэг тайлбар хэлээч. Яг энэ дундын өмчлөлтөй холбоотой бол маргаан болоод нэлээ яг гэрэл туцлах явцад бол маргаан сонсогч аваа тайлаа өргөжлүүлээ байна уу? Би нэг юм асуух гэсэн. Ханаас холбогдож байна? Энэ Улаанбаатараас асуух. Хэн блэ та? Дамболт. За. Юу эцгийнх нь хүүхдээ байр авч бэлгэж өгсөн байх тэр одоо яах вэ? Дундын өмчлөлт орох уу? Эцгийнхнээс нь хамаарах уу? Ер нь өөр хүүхдээ тодорхой зүйл байна уу нэмж? Байхгүй. Одоо өөрийнхөө хүүхдээ өгсөн байр л да. Тэгээд тэр одоо тэр юунууд нь хамаардах уу? За таны асуултыг ойлголоо. Та хариултаа хүлээн авахчаасаа сонсоорой. За. Саний сонсогчид энэ бол хоёр төрөнд хамаарна. Бэлгэлийн болон өв залгамжлалын журмаар олж авсан хөрөнгө бол тухайн гэр бүлийн гишүүний хуваар төрөнд хамаарат явдаг байгаа. Тэгэхээр хуваар төрөнг гэдгийг одоо яг юу гэж ойлгох вэ? Гэр бүл одоо саллаа гэхээр дундын өмчөө бол ингээ хуваараад авна. Тийм хуваар өмчөө бол хуваахгүйгээр тухайн гэр бүлийн гишүүнд өөрт нь үлдэнэ гэсэн үг. Эцэгийнх нь одоо хүүдээ байр бэлгэлсэн бол тухайн гэр бүл салахтаа бол тэр байрыг хүүн авнаа гэсэн үг үү тий?
За түрүүний ойлоо яриагаа үргэлжлүүлээ тийм үү? За. Тэгэхээр нэг хөдөлмөрийн оролцоо хөрөнгийн хэмжээг харгалзан үзнэ гэдэг байгаа тийм ээ. Энэ маань ер нь практикт хэрэгждэг юм бэ? Маргаан бас нэлээд дагуулдаг гэдэг байгаа тийм ээ. Энэ болохоор яг маргаан бол нэлээд гардаг. Дундын өмчлөлтэй холбоотой. Энэ болохоор нөгөө яг шүүгчээс шүүгч болвол тухайн гэр бүлийн байдал хин ямар ажил хийсэн гэдгээс хамаарат нөгөө бас яг тэнцүү бишээр болвол аль нэгэнд нь арай өөр хэмжээтэй ногдуулах эсвэл гэр бүл аль нэгэн гишүүнд нь ногдуулахгүй байхаар болвол шүүхийн шийдвэр бол гарах боломжтой байдаг. Дараагийн сонсогч аавь байна уу? Та холбогдсон байна. Байна уу? Та холбогдсон байна. Та холбогдсон байна. Хаанаас ин холбогдож байна? Таны сонсож байна. Та асуултаа асуугаарай. За сүлжээнд тасарчлаа. Тэгэхээр гэр бүл цуцлалт дундын өмчийн маргаантай холбоотой асуултаа та бүхэн манай эфирийн шууд утас 30 50 22 дугаарт холбогдож асуугаарай. Тэгэхээр хөдөлмөрийн оролцоо хөрөнгийн хэмжээг хуваах тухай ярилцж байгаа тийм ээ. За энэ талаар үргэлжлүүлье. За тэгээ тухайн шүүгч болох ер нь бол яг гэр бүлийн бүх гишүүнд бол адил хэмжээтэй ногдуулахаар байдаг. Гэхдээ яг тухайн гэр бүлийн гишүүний ажил эрхлэлтийн байдал ямар шуудан хартай ёс суртахуун эдрээс хамаарат бол эрүүл мэндийн байдал зэрэгс хамаарат одоо шүүгч өөрөөр тогтоох боломжтой байдаг. Та түрүүнд бас нэвтрүүлэг эхлэхэд хэлжсэн тийм ээ. Одоо эхнэр нөхрөө гэр бүлээ батлуулаад ингээ одоо амьдраад эхэллээ гэр бүл боллоо гэхээр за дараагийн сонсогч аавь байна уу? Та холбогдсон байна. Хаанаас хэн холбогдож байна? Булган аймагаас холбогдсон байна. Би нэг юм лавд асуух гээд. За. Ингээд авгаатаага атомээ тэгээд нэг дагуур тэгээ өөрөөхөө нэг хөвгтэй гэдэг юм аа. Тэгээ одоо эдгээр маань би авгаатаагаас аваад нэг 4 жил болж байна. Тэгээд авгаа маань том дагуур хөвгтэй 17 наач. Тэгээ одоо би ингээд алхаар гэхэд бүх юм хувааж авах гэсэн үг. Энэ тал дээр нэг тодорхой мэдээлэл өгөөч. Та их нэртэйгээ албан ёсны гэрэлтэд батлуулсан уу? Батлуулсан. Батлуулаад удаагүй. Сонсогчдод тодруулах зүйл нь тань мэдээ. За баярлалаа. Та хүлээн авахчаас асуултаа хариултаа аваарай. Энэ тохиолдолд бол нөгөө гэр бүлийн гишүүдэд бол дагвар хүүхэд өөрийн төрсөн хүүхэд болно. Яг нөгөө хамтран амьдарч байгаа төрөл садангийн хүмүүс хамаардаг. Энэ тохиолдолд саяны хүний тохиолдолд бол яг л гэр бүлийн гишүүн гэдэг утгаараа бол бүгдээрээ хамтран эзэмших эрхтэй. Хамгийн гол нөгөө хадам ээжэн за давуу хүүхэд нь хамтран амьдарч байна гэдэг. Хууль ёсны яс дундын өмчлөгч болж гин гэсэн үг үү? Тий. За та бүхэн гэр бүл цуцлал дундын өмчийн маргаантай холбоотой асуултаа 30 50 22 дугаарын утсанд холбогдож асуугаарай. Тэгэхээр хөдөлмөрийн оролцоо нөгөө хөрөнгийн хэмжээг харгалзан үзнэ гэдэг. Тэгэхээр та нэвтрүүлгийн ихэнд хэлжсэн нөхөр нь ажил хийдэг, албан ёсоор гэрэлтэд батлуулсан. За эхнэр нь нөгөө хүүхдээ асардаг. Тэгээ гэр бүлийн нөгөө хөдөлмөрийн оролцоог харгалзан үзнэ гэхээр үүн дээр бас нэг шүүгчийн үзэмж гэдэг юм уу иймэрхүү зүйл бас орох болно ордог уу? Яг энэ тохиолдолд бол нэг шүүгчийн үзэмж орохгүй. Яг энэ хөдөлмөрийн оролцоо гэдгийг яг яаж тайлбарлах вэ? Хөдөлмөрийн оролцоо гэхээр яг тухайн гэр бүлийн гишүүн нөхөр нь бол ажил хийгээд эхнэр нь бол өөр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх бол ажиллаа хийгээд явж ийн тэр чинь бас нөгөө зохиох ёсны хэмжээний ажил хөдөлмөр гэдэг утгаараа бол яг адил тэнцүү хуваахаар байгаа. За одоо жишээлх юм бол дорж дулмаа нар одоо гэрэлтэд батлуулаагүй. За сонсогч холбогдож байна уу? Та холбогдсон байна. Хаанаас ин холбогдож байна? Улаанбаатар цуцсан Амбатар гэх юм байна. Бид нар өнөөдөр гэр бүл цуцлал дундын өмчийн маргаан гэсэн сэдвээр ярилцж байна. Та сэдвийн хүрээнд асуултаа асуугаарай. Тэгээд нөгөө гэр бүл болоогүй хүмүүст одоо ичилхээр би одоо гэр бүл болоогүй нэг хүүхдтэй охинтой. Тэгэхээр би одоо мөнгөх одоо юу гэдэг нь баталгаагүй гэр бүл учраас мөнгө өгөх тийм одоо шаардлага эрхцээ орчин байх юм уу гүмэлгөө тиймийг л асуусан. Та хамтран амьдрах юм байна те? Албан ёсоор батлуулаагүй. Тийм гоо хамтран амьдрах гэхлээр
гэрүүл болоогүй байхгүй юу? Тэгээд одоо миний хүүхэд гэж хөдөө өсөрөөж байгаа тэр хүн тэгэхээр одоо би заавал мөнгө өгөх ёстой байт юм болов уу? Та хүүхдийн тэтгэмжийн талаар эцэг тогтоохтой холбоотой асуулт асууж байна тийм үү? Тийм ээ. Энэ тохиолдолд За та хариултаа хүлээн авах часаа сонсоорой. За энэ тохиолдолд одоо гэр бүрлээ батлуулсан эсгээс үл хамааран одоо хүүхд болуулаа тэтгэмж авах ёстой байгаа. Хамгийн гол нь эцэг тогтоох шинжилгээ хийх ёстой. Хэрвээ шатаараа л яг яаж авах? Хэрвээ тухайн нөхөр нь бол миний хүүхэд мөнгө идэвхжүүлж байгаа бол заавал эцэг тогтоох шаардлагагүй. Миний хүүхэд мөнгө биш гэдэг маргаантай тохиолдолд бол заавал эцэг тогтооход дараа нь тэтгэлэг тогтоохоор байгаа. Хамгийн эхлээд хаана хандах вэ? Хамгийн эхлээд бол шууд хүүхдээ л хандна да. Харьяа дүүргийнхаа. Тий харьяа дүүргийнхаа шүүхэд хандна. Энэ тохиолдолд гэрлэлт энэ тохиолдолд хүүхдийн тэтгүүлэгтэй холбоотой болохоор яг харьяа дүүргийнхаа шүүхэд бол хандгаараа. Тэгэхээр доржид бол манар одоо гэрэлтэй батлуулаагүй 5 жил хамтран амьдарсан. Тэгээд салах шийдвэр бол гаргасан байна. Тэгээд энэ тохиолдолд одоо 2 хосын амьдарч байсан байр, машин гэх мэт хөрөнгийг бас хэрхэн хуваах вэ гэсэн энэ түгээмэл асуулт их байдаг тийм ээ. Энэ тохиолдолд яг ямар зохицуулт хийгдэж байна вэ? Энэ тохиолдолд бол заавалчгүй нөгөө яг тийм хугацаанд хамтран амьдарсан гэдгээ нотлох шаардлагатай байгаа. Тэгээд яг тухайн хамтран амьдарснаас хойш тухайн эд хөрөнгө бий болсон бол тухайн эд хөрөнгийг бол хамтран нэмжлэгч гэж үзээд шийдвэрлэнэ. Аль биесээр гэрэлтэй батлуулаагүй ч гэсэн тийм ээ. Их боломжтой. Хууль ёсны өмчлөгч нь болж ийн гэсэн үг тийм үү? Хамтран өмчлөгч нь болоод явна. Гэр бүлээс гадуур одоо өөр этгээдтэй хамтарч цуглуулсан хөрөнгийг бас хэрхэн хуваах вэ? Ийм маргаан бас нэлээд гардаг тийм ээ. Тий. Энд бол яг гэр бүлээс гадуур тэр хөрөнгө болвол яг тухайн иргэн тухайн гэр бүлийн гишүүн өөрийнхөө хуваарь хөрөнгөөсөө мөнгө гаргасан байна уу, дундын хөрөнгөөсөө мөнгө гаргасан байна уу гэдгээс хамаарат зохицуулагдаад явна. Жишээлх юм бол одоо энгийнээр тайлбарлал яг жишээлбэл одоо гэр бүлийн хуваарь хөрөнгөөсөө тухайн хүн бэлгэлийн өв залгамжлалын журмаар олж авсан эсвэл өөрийнхөө оюуны бүтээлийг оюуны бүтээл зэрэг хөрөнгөөрөө бол тухайн хөрөнгийг бол бий болгосон болол энэ бол тухайн гэр бүлийн гишүүний хуваарь хөрөнгө болоод явна. Хэрвээ яг дундын хөрөнгөөс тухайн үйл ажиллагааг эрхэлсэн бол яг дундын хөрөнгө болоод явах. Гэр бүл цуцлахад хөрөнгөний маргааныг бас ингэж шийдвэрлэх юм тийм ээ. Гол нь яг одоо өөрийнх нь хуваарь хөрөнгөөсөө гарсан байна уу, дундын өмчлийн хөрөнгөөсөө гарсан байна уу гэдгээс шалтгаална. Тэгэхээр гэрлэгчид одоо гэрлэл цуцлах үед хамтран өмчлөх эд хөрөнгөө хуваах тухайга ер нь тохиролцож болох уу? Заавал одоо энэ шүүхээр шийдвэрлэх ёстой гэдэг юм болов уу? Энд бол тохиролцож болно. Энд яг нөгөө эвдрүүлэн зочлохын ажиллагаан дээр бол тохиролцоод тухайн хөрөнгөө тохиролцоод хувааж боломжтой байгаа. Жишээлбэл одоо орон байраа хуваах машина ч юм уу хуваалаа гэхэд бол яг эвдрүүлэн зочлохын ажиллагаан дээр бол тухайн юугаа тохиролцоод бол эвдрэлийн гэрээ байгуулдаг байгаа. Энэ бол яг нөгөө шүүхийн шийдвэртэй нэгэн ажлыг хүчин төгөлдөр бол үйлчлэхээр гэрээ байгуулна. Энэ бол яг нөгөө хуульдаа нийцсэн байх нь гол чухал үүрэг байгаа. Зорвсаар асуулт ирсэн байна. Цэрэнхүү гэж хүн асуулт ирүүлсэн байна. Гэрэлтэй цуцлуулаад 2 жил болж байна. За биднийг гэрлэхэд манай эмээ нөхөрт мөнгөн хазар мөнгөн имэйл бэлгэлсэн. Бид хоёр одоо салсан эмээгийнхээ өгсөн хазар имэйлийг би салсан нөхрөөсөө нэхэмжлэх боломжтой юу? За асуухаар өгөхгүй гэдэг ах юм аа. Үүнийг яаж шийдвэрлэх боломж байгаа вэ гэж асуусан байна. Энэ бол өв залгамжлал болон бэлгэлээр ирсэн бол тухайн хүний хуваарь хөрөнгөд хамаарат явдаг. Энэ тохиолдолд бол яг таны иргэний асуултын хувьд бол хуваарь хөрөнгө тооцоолохоор бол шүүхэд нэхэмжлэл гаргаад тухайн хөрөнгөө бол авах бүрэн боломжтой. Хадам талын хүн хөргөндөө бэлгэлсэн байна тийм. Тэгэхээр эмэгтэйгийнх нь хуваарь хөрөнгөд орох уу? Хөргөндөө бэлгэлсэн бол яг тэр тийм юм байна тий. Хөргөндөө бэлгэлсэн бол тухайн хөргөний өөрийнх нь имэн өөрийнх нь нөхөрт нь тийм байна тий. Тийм бол яг тухайн нөхрийнх нь л хуваарь хөрөнгөд явна. Нөхрийнх нь эзэмшлийн эд зүйл болчихж байна уу тийм ээ. За соён бие нэвтрүүлэг гэр бүл цуцлалт дундын өмчийн маргаан гэсэн сэдвээр ярилцж байна. Сэдвийн хүрээнд асуух асуултаа 30 50 22 дугаарын утсанд холбогдож та бүхэн асуугаарай.
Тэгэхээр гэр бүл цуцлах үед гэрлэгчдийн одоо нөгөө үрийн асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ? Үр үсгээр үрийг ер нь хэрхэн хуваадаг юм бол? За эхлээд нь үрийн асуудлыг бол тухайн хүний хуваарь хөрөнгөөс бол гаргадна. Хуваарь хөрөнгөд нь тухайн үрийн асуудал нь илүү гарах юм бол яг дундын өмчлөөс тухайн гэр бүлийн гишүүний ногдох хэсгээс бол үрийг нь барагдуулдаг байгаа. Практикт ер нь хэр энэ дээр маргаан гардаг вэ? Ер нь яг хөрөнгийн тал дээр бол практикт нэлээд гэр бүл цуцлах явцад бол маргаан нэлээд гардаг. Жишээлбэл одоо гэрэлтэй цуцлуулаа гэхэд нөгөө зарим тохиолдолд бол нөгөө гэрэлтэй цуцлуулахаа мэдж байгаа эхнэр юм уу нөхрийн айл нэг нь бол гэрэлтэй цуцлуулахаасаа өмнө нөгөө орон сууц машина ч юм уу өөр хүний нэр дээр болгочдөг эсвэл зарчдаг ч юм уу тиймэрхүү тохиолдол аюул их түгээмэл гардаг. Энэ тохиолдолд болохоор нөгөө яг нөгөө дундын өмчлөлтөө ингээд зараад тухайн хүн нөгөө өөрийнхөө хөрөнгөд мөнгө авчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр заавалчгүй яг энэ тохиолдолд бол тухайн хөрөнгөө олвол дундын өмч байсан гэдгээ нотлоод тухайн хөрөнгөний бол хөрөнгөөсөө бол гаргуулах боломжтой байгаа. Хуваарь хөрөнгөөсөө ерөнхийдөө бол та гаргадаг гэлээ тийм ээ. Тэгэхээр тухайн одоо өөр тавиач гэдэг юм зээл аваад дундын өмч бий болгочлоо тухайн хоёр хамтраад. Тэгтэл салах болтол одоо яг нөхөр ч гэдэг юм өөрийнхөө хуваарь хөрөнгнөөс одоо гаргана гэх юм бол үүн дээр бас нэг маргаан гарах бах тийм ээ. Яг өөр аваад дундын өмчлөлтөө торцуулсан бол яг л дундын өмчлөлөөсөө л тухайн хөрөнгийг шийдвэрлэнэ. За сонсогч аавь байна уу? За. Та холбогдсон байна. Хаанаас хэн холбогдож байна? Би хан уул дүргээс холбогдож байна. Саран гэдэг хүн байна. За та асуултаа асуугаарай. Манай охин өнгөрсөн 2008 онд гэрэл болоод тэгээд 11 онд салсан юм хүүтэй. Тэгээ одоо хүүхдэйгээ тэтгэвчиг өгнө гэж шүүхээр амтсаар юу гарсан. Тэгээ одоо өөрийнхөө орон байрыг өөрийн хүний нэр дээр болгоод өөрийнхөө ээжийнхээ нэр дээр юм уу болгочоод унаа машинаас хүний нэр дээр болгочихсон. Тэгээ одоо яаж нөхөмжлж авах юм? Хүүхдийн тэтгэмжийг өгсөн 5 жилээр өгөхгүй байдаг. Тэгээ одоо уг нь ухаан аймгийн хүмүүстээ. Тэгээд нөхөмжлээд ингэхээр шилэн болоод ингээд нэг зуулж явуулаад ганц нэг $100,000 нөхүүлнэ. За тэгээд энийг шүүхээр ухаан аймгийн шүүхэд сайн шийдвэрч өгдөгөө. Байр машин нь гэр бүл болсноос хойш үүссэн эд хөрөнгөө эсвэл эцэг их нь бэлгэлсэн үү? Байр машинууд өөрөө юу авсан машин. Байр нь болохоор эцэг болохгүй их нь 20 хийгээд найр 20 боёгээд явахтал байр нь тусад нь гараад нэг өрөө байр өгсөн байхгүй юу? Тэгээд царлаа сарнилаа болоод явангууд нөгөө байр нь эцэг нэр дээр болгосон байна л дээ. Тэгээд одоо хүүхдээс одоо орон байраа одоо өгөхгүй гэж байгаа хүмүүс яаж олж мэдгүй гад дээр ганц ачих юм байгаа. Тэгээд энэ асуудал яаж шийдвэрлэх вэ гэж өөр төхрөнгөө ороод байна л да. За таны асуултыг ойлголоо. Та хариултаа хүлээн авах часаа сонсоорой. За энэ тохиолдолд нөгөө гэрэлтэй цуцлуулахаа өмнө байрын нөхрийнхэн талаас нь биелүүлсэн гэж юм те. Тийм бол яг нөгөө дундын амьдрах юмтанд зориулж биелгэсэн бол энэ бол дундын өмчөд хамаарад явна. Хамтран амьдрахтанд зориулсан бол тийм болохоор яг дундын өмчлөл гэж тооцоолаад одоо шүүхэд нэхэмжил гарах боломжтой. Тэгээд нөгөө хүүхдийн тэтгэлэг гэдэг дээр болохоор нөгөө сар бүр нөгөө хүүхдийн тэтгэлгээ төлдөг бол нөгөө тухайн хүний нэр тухайн хүн ажил хийдэг, нийгмийн даатгал төлдөг, тухайн хүний нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө байгаагаас хамаарат тэрийгэ тогтоолоод одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газраас бол тухайн гэр бүлийн гишүүнд бол хүүхдийн тэтгэлэг бол гаргаж өгөх боломжтой байгаа. Харин яг нөгөө ямар нэгэн өөр дээрээ хөрөнгөгүй өмчлөх хөрөнгө байхгүй ажил хийдгүү тодорхой яг ямар ажил хийдэн мэддэггүй бол бас яг тэр тал дээр бол яг бүр ингээд нөгөө удаан хугацаар өгөхгүй байгаа бол эрүүгийн хэрэг үүсгээд хандах боломжтой. Тэгэхээр гэр бүл цуцлахаа мэдж байгаа. За цуцлахаас өмнө эд хөрөнгөө шилжүүлдэг. Иймэрхүү энийг одоо зөрчил гэж үзэж болох уу? Тий, энийг зөрчил гэж үзээд заавал нөгөө яг ийм хөрөнгө байсан бидний ингээд хамт энэ бол дундын хөрөнгө гэдгээ нотлоод хэдийн хугацаанд хизээ зарсан тэр бүхнийхээ тооцоолоод бол мөнгөө бол хамтран өмчлөхөөр бол тодорхойлуулаад тухайн нөгөө зарсан хөрөнгөөсөө бол өөр
өөрт ногдох хэсгийг бол өмсөлж авах боломжтой байгаа. Та түрүүнд хэлжсэн. За эцэг их нь хүүдээ байр бэлгэлсэн бол за энэ гэр бүл цуцлахад бол хуваарт өмчөд ороо явчихдаг. За саяны сонсогчийн тохиолдолд бол тухайн хадам талаас нь бол хүүдээ байр бэлгэлсэн байна тийм ээ. Тэгээ яг нөгөө ялгаа нь юундаа байна вэ? Нэг нь болохоор яг нөгөө хүүдэд зориулаад бэлгэлсэн яг тухайн гэр бүлийн гишүүнд зориулаад бэлгэлсэн. Нэг нь болохоор нөгөө яг хамтран амьдрахтан зориулаад бэлгэлсэн болол яг дундын өмчт нь хамаарад явахаараа. Энэ маргааныг яг хэрхэн шийдвэрлэх юм бол тухайн үедээ ер нь бол хамтран амьдрахт нь л зориулж мэдээж эцэг их нь бол байр бэлгэлдэг ч юм уу ер нь авч өгдөг байж тараа тийм ээ. Яг би нэг зөвхөн хүүтэй авч өгч байна. Бэр болж байгаа хүндээ авч өгөөгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр энийг шүүхтэр нь хэрхэн шийдвэрлэдэг ийм маргааныг? Тухайн тохиолдолд бас яг нөгөө байр бэлгэлэхдээ нөгөө яг тухайн хамтран тухайн гэр бүлийн нөгөө гишүүнийх нь нэр нь орсон хэсгээс бас хамаарат яг тэрг бол яг тухайн иргэн өөрөө нотлох иргэний хэрэг дээр бол нотлохооныхоо баримтыг өөрөө бүрдүүлдэг болохоор тухайн иргэн л өөрөө нотлох шаардлагатай да. За зурвсаар 2 асуулт ирсэн байна. Тэгэхээр нөхрөөсөө салж байна. Бага насны 2 хүүхэдтэй, нэг хүүхэд маань 7 настай, байнгын асаргаатай одоо тийм хүүхэдтэй, нөгөө нь 2 настай. За 2 асуулт асуух гэсэн юм аа гинэ. Би хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч үлдээж, за хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. За өөрөө бол байнгын ажилгүй, нөхөр маань харин аль нэг байгууллагын харьяалалтай үндсэн ажилтан бол биш ээ. Гэхдээ сард хэд хэдэн удаа их өндөр цалин авдаг гэрээт ажилтан. Тэгэхээр хүүхдийн тэтгэмжээ ер нь яг өндөр хэрхэн тогтоолох боломжтой вэ гэж яг нөө тогтсон ажилгүй маань. За 2 дахь асуулт нь гэрэлснээс хойш хамтран амьдарсан за байр машин гараж зэрэг гэр бүлийн дундын өмч байгаа байрны гэрчлэгэн дээр миний нэр байдгүй манай нөхөр за түүнээс гадна нөхрийн талын хамаатан 2 хүний нэр гэрчлэгэн дээр нь бол байдгаа гэж байна. Тэгэхээр гэрэлдээ цуцлуулахад энэ дундын өмчийг ер нь хэрхэн хуваах болоо гэж байна. Ерөнхийдөө бол гэр бүл болсноос хойш энэ авсан хөрөнгө дундын өмч юм байна. Гэтэл өөрийнх нь нэр бол гэрчлэгэн дээр байхгүй. Тийм. За энэ тохиолдолд эхний асуултанд нь хариулахад бол яг тухайн тэтгэлэг бол гаргуулах боломжтой. Шүүхээр хандаад тэтгэлэг гаргуулах боломжтой. Яг байнгаас одоо нөхөр нь заавалчгүй нөгөө шүүхээр энэ хоёр чинь нөгөө түрүүний эхний асуултан дээр гэрэлтэй батлуулсан тийм батлуудаас салсан болол эсвэл шүүхийн журмаар яг тэтгэлийн хэмжээг тогтоох өгөх боломжтой. Эсвэл тухайн хоёр гэр бүлийн эхнэр нөхөр хоёр маань хоорондоо тохиролцоод тэтгэлийн хэмжээг бол тохиролцох боломжтой. Гэрээ шүүхийн журмаар тэтгэлийн хэмжээг тогтоолсон бол амжиргааны доод түвшнөр бол доод түвшний 50% болон 100%-аар тогтоодог. 50% нь болохоор 11-ээс доош насны хүүхэдтэй бол амжиргааны доод түвшний 50%-аар 11-ээс дээш 16 мөн сургууль сурдаг бол 18 нас хүртэл нь бол амжиргааны доод түвшний 100%-аар бол тооцож тэтгэлэг тогтоолох боломжтой. Хоёр дахь асуултын тухайд бол одоо нөгөө дундын өмчийн байр байгаа тийм ээ. Гэтэл өөрийнх нь нэр гэрчлэгэн дээр байдгүй өөр одоо бусад 2 хүний нэр байна. Тийм энд бол нөгөө дундын өмчлөлтээр бол гэр бүл батлууснаас хойш тухайн авсан хөдөлгөх болон үйл хөдлөхийн хөрөнгөнд бол тухайн хүний нэр бүртгэлтэй байгаагаас үл хамааран бол дундын өмч хамааран явдаг байгаа. Энэ тохиолдолд бол яг дундын өмчлөлгээ тооцоолаад шүүхээс бол өөрт ногдох хэсгийг бол авах бүрэн боломжтой. Тэгэхээр одоо яг энэ дундын өмчийн маргаан үүсэж байгаа тохиолдолд ер нь гэрэлтэй баталгаажуулснаар ямар давуу тал үүсэх вэ? Ер нь бол гэрэлтэй баталгаажуулснаар бол яг нөгөө гэрэлтэй баталгаажуулсан хугацаанаас хойш бол хамаарсан хөрөнгө. Хэрвээ гэрэлтэй баталгаажуулаагүй хамтран амьдардаг бол заавчгүй нөгөө хамтран амьдарсан хугацаагаа бол өөрөө нотлох шаардлага гардаг. Сүүлийн асуулт гэр бүлийн одоо энэ өмчтэй холбоотойгоор иргэдийн анхаарах гол зүйл нь юу вэ? Одоо гэр бүл цуцласнаас хойш дундын өмчийн маргаан их гардаг гэж юм тийм ээ практикт. Яг гол нь хосууд юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Хосууд яг энэ дэр нөгөө түрүүний хэлсэнчлэн нөгөө гэрэлтэй тоцлуулахаас өмнө өөрийнхөө хөрөнгийг нөгөө өөр хүний нэр дээр шилжүүлэх асуудал болоод нэлээд төгөөмөл практик дээр болоод гардаг. Тэрийг гол нь яг тухайн нэхэмжлэгч бол зөв тодорхойлоод энэ бол дундын өмчлөл юм шүү гэдгээ өөрөө мэдээд өөрөө тогтооход бол нэхэмжлэлтэй бол заавал тухайн дундын өмчлөлөөс өөр ногдох хөрөнгөө хувааж авахар бол нэхэмжлэлтэй болоод дурдж өгөх хэрэгтэй. Асуудал салж байгаа тохиолдолд дундын өмчийн маргаангүй өөртөө зохицоод хуваагаад авчяаг бол заавал ч шүүхээр шийдвэрлэх. Энэ тохиолдол бол шүүхээр шийдвэрлэх хэргааны журмаар бол шийдвэрлэхээр бол насанд юугүй хүүхэдгүй
мөн нөгөө дундын өмчлийн маргаангүй болоо за захиргааны журмаар бочгоногтой болоо шийдвэрлэх боломжтой. Харин хүүхэдтэй бол нөгөө хөрөнгөний маргаантай бол заавал шүүхийн журмаар шийдвэрлэх. За баярлалаа. Өнөөдөр бид гэр бүл цуцлалт дундын өмчийн маргаан гэсэн сэдвээр ярилцлаа. Манай нэвтрүүлэгт хууль зүйн үндэсний хүрээлэнгийн мэрэгжилтэн Хонгор зул оролцлоо. Нэвтрүүлэгт холбогдсон сонсогч та бүхэндээ баярлалаа. За юм хэлчих болгоо те. Тасцсан.